Хүүхдүүдээ өнөөдөр савын 3 гэмхийн утгыг ойлгон уншицгаая. Ихийг анхааралтай ойлгон сонсохдоо хідэн доголмор буюу зогсолбороос буцныг ажиглаарай. Нэгэн талаас багш нь номлох, нөгөө талаас шавь хэд хичээн үйлэх, сайн үеийн барилдлага бүрдгээс сая эрдмийн шиг хүн тутагддаг жамтай. Энэ нь цэвэр ариу, бүрэн бүтэн, савн бүрэн зогсдогтой адил. Намын ширээнд багшийн урд сууж чихээр үл сонсон. Өөр юм бодох нь хөмөрсөн тогоонд сүү дүүргэж болдоггүй те үлгэр нэг. Багшийн айлдах намыг чихээр сонсовч хагас сугас тогтоох нь цорхой тогооноос сүү мүдхэн гойжин дусах мэд. Чихээр сонсовч утгыг үл ухаарах. Ухаарлаач буруу тогтоох нь бохир тогоонд хийсэн сүү гашлан идэж өрөм цөцгий суудаггүйтэй адил. Нэгтгэн дүгнвээс хөмөрсөн цоорхой бохир 3 савнд сүү хөөрүүлж засааж болдоггүй. Үүн лүгээ адил багшийн намыг сонсдоггүй, алдаг хоног сонсдог, сонслооч утгыг нь буруу ухаардаг, шавь эрдэм сурдаггүй. За ихэд багшийн хэлснийг сонсдоггүй, сонсовч утгыг нь үл ухаарах, ухаарлаач буруу тогтоодог сурагчийг юутай зөвлөсөн байна вэ? Ийм сурагч ямар үр дүнд хүрэх вэ? Хэрэгцүүлэн бодоорой хүүхдүүдээ. Нөгөө талаас ихэд хичээнгүйлэн сурдаг сайн сурагчийг юутай зөвлөх вэ? Хүүхдүүдээ бүгдээрээ савын 3 гэмхээс сургамж авч хичээнгүй сайн сурагч болоорой.